Би бол ордос хотын ханган гушуунаа Монгол үндэсний дунд сургуулийн багш ургамал байна. 2015 онд манай аав ээжийн даачид жижигнээд 40 жил болсон нутаг бэлчээрийг ханган гушуунаа засгийн болон бууд бусаар улсын газар шорооны тэмдэг хийж миний ээж аавыг хөд удаа олон хүн ичиж хамтуулан хүрсэн байна. Энэ учрын төлөө би эрхээ ашиган хамгаалах замаар жамнаж өргөн олон малчтай танилцж малчдын нутаг усан бусаа идэв зүйлийн арга барилаар хууль бусан этгээдэд ижилэгдсэн клэс буруу хэрэг байхыг олж мэдсэн байна. Өнөөдөр би энэх охор шингээлтээр дамжин иймэрхүү миний ээж аавтай адил малчин түмнээ хууль ёсны эрхээ ашиган хууль бусаар алдаж байгаа учраас сүлжээгээр дамжуурн бүх дэлхийн ард түмэнд мэдэгдсэн натай. Дэлхийн хүн төрөлхтөн боловсон чавгыг урагшил байхад манай өвөр Монголын ордос хотын ханган гушуунт үндсэн шатны засгийн ордноо удирдах картер хууль байгаад хэрэгжүүлэх ардын эрхээ ашгийг хууль бусаар ижиж өгдсөн учир явдал нь хүн төрөлхтнөө боловсныг өсөрч дундад улсын хууль сахалгыг хүн ночтой эвдсэн байна. Монголчууд ээж аваа нь амьд бурхан гэдэг. Би өрн болсны хувьд аав ээжийнхээ ашиг эрхийж хамгаалж ихгүй хэмжээнд хүрсэн байна. Засаг чагтаа тасралгүй надад жохол өгч өөрийн хууль бусны ажиллагааг хамгаалж байх юм уу эсвэл миний хууль ёсны эрхээ ашиган хамгаалсан ажиллагаа зохил төрж байх юм уу мэдэхгүй байна. Өнөөдөр бид энд чугларч өөр Монголын төв хоторонд төгийн тойрон байцаах дугуйлан ирсэн чимээгээр тойрон байцаах дугуйланд хэлс буруу хэрэгээ мэдэгдэж эрхээ ашиган хамгаалах гэсэн юм аа. Энэ надтай чугларч ирсэн ордос хотын ордос гушуунаа малчин ордос хотын ханган гушуунаа малчин жичо Баян нуурын урдын дунд гушуугийн малчин байна. Би бол ханган гушуунаа алтан болж байна. Энэ танья고야. За би бол ордос хотын ханган гушуунаа шин байгуулснаа шин болго гачааны малчин алтан довч байна. 2009 онд Жан овогт манай эдийн хууль ёсоор даачид жижигэн байсан бэлчээрийг дүрээсэж авсан юм аа. Дараа нь Жан овогт хөд дахин миний нутаг бэлчээрийг адагш дүрээсэжээ. Миний нутаг бэлчээр нэгэнтэй хөд удаа гар дамжин худалдагдсан байна. Уулын миний бэлчээрд 800 муу ой мод байж бүдүүн мод 1500 сур байсан байна. Одоо эдгээр шилжүүлэн дүрээсэж авсан хүмүүс ой модын эвдэж мод 300 сурч өгөхгүй болжээ. Уугийн байсан бургас болон харганч бүр эвдэгдэж өгөхгүй болсон байна. Тэд энэ мэт нутаг бэлчээрийг эвдсэн гэрээгийн зурчиж миний үндсэн нутаг бэлчээрийг хүнд эвдэж хүн ночтой эвдэж газар шараа хагалан тараад ирсэн байна. Энэ удаа хотод төвийн тойрон байж хадгалан ирсэн чимээгээ сонсч би энд ирж зараг заалдах хийхээр иржээ. Нутаг бэлчээр бол малчин биднээ амин хаваасаа тэд нутаг бэлчээрийг эвдэж байх нь зүрх сэтгэлийн нь уудал байхтай учраас би энэ өдрөө энэ учрыг даяар нийтэлж ашиг эрхээ мөргөжлөн хамгаалахаар байна. Би бол ордос хотын отго гушуунаа 19 утга хачааны малчин утган манай гэрээхэн хууль ёсоор даачилсан 4500 муу бэлчээрийг ордос хотын мөнхай хүнс 2000-аар 3 ном хууль ёсоор эжилсэн байна. Үүндөө би 11 онд сумах хачааны зөвшөөрлөөр 80 пингвинэ гэрээ барья гэсэнд барьж ирсэн бай. Намайг хууль ёсоор хорж дараагаар нь 14 онд мөнхай болгосноо ямар ч гэрээгүйгээр 499 пингвин гэрээ барьсан доо хамаагүй байгууллага хамаарсчгүй боллоо. Эвүүнээ тэдээ би удаан жил зарим даалгалгаа хийсэн боловч одоо уртанд шийдвэрлэж өгсөнгүй. Тодор энэ удаа би Бөхөх хотод төвийн 12 дугаар тойрон байр чаах дугуйланд байдлаа мэдгэхэд иржээ. Миний нэр Жимэг гэдэг. Урдын дундад гушуунаа гагч мод болгосон Баян хангай сумын Баян чан гачаана нэг малчаан. Манай бэлчээр төм 1600 гаруй муу 2002 онд манай шир амхтай хүнээр мөглөгдөж нэгд түмэн төгөлгөөр дүрээсэж өгсөн нийт 26 жил. 2004 онд шир амхтан манай аавын гарын үсгийг дуурай бичиж худал гэрээ бичиж хууль босоор шилжүүлэн даачлаа. Чаг бачин учраас дараагийн удаа учраа сайхан ярьж өгье.